язгаар урлагийн ховор мандан өвөг тээж цацарсан танд их баярлалаа гэж нэг хүн хэлсэн. Тэгээд саяд яамныхан ч одоо бүгд мэддэг. Тэгээд ирж наадамд оролцгээд одоо урилга хүртэл өгсөн шүү дээ энэ жил. За би Өмнөгов аймгийн төвд суудаг уул гарал маань мандайсан. Одоохондоо аймгийнхаа дэргэд нэг өөр суманд сууж байгаа. Тэгээ би нэг хэд хоорын нэг итгэвтэй гишүүн нь байгаа. Нэр хүүхэндөө гэдэг. Тэгээ би тэмээний алхаа тоглоё. За би одоо тэмээний жонжо тоглоё. Би 3 настай байхадаа эхээс өнчирч цуцраад 4 нас хүрээд гинтг эмэг ээжээс хуурын нэгсэн гэж ижи хөрөг гаргаж өгөөд эмэгээс хуурын нэхэж аваад тэгээ хуурцсан гинлээ тэгээд чадахгүйсэн огт чадахгүй босч хуурдаа сууж хуурдаа ёстой элдэг үзэж хэвтэж хуурдаа зүртэл тэгээд оролдоодсэн тэгэж гинтгэл хуурдсан гинлээ. Би Францаар, англиар, германаар, оросоор явж тоглолт хийгээд эргэж ирээд эцэг маань 81 хүрсэн байсан тэгсэн чинь найр хийлгэж өгч шаардаа. Тэгээд би тэн дээр найр хийлгсэлдээ. Тэгээ найр хийлгсэн чинь манай эцэг тэгжсэн. Энэ яаж их шигээ хурдаж чадж байгаа юмар хачин юм бэ чи эхээс шатны сараа үдсэн юм чинь гэж манай эцэг тэгжсэн. Би тэгээ бас гайхаж л байлаа. Тэр язгаар урлагийн тэмцээнд оролцоод тэгсэн чинь язгаар урлагийн тэмцээнд тэр юуны Францын урлаг судлаач Савья гэдэг хүн ирсэн байсан. Байсан байна лээ. Би тэрнийг мэдэхгүй. Харин тэгсэн чинь гэнтэл Францын хөлийн болсон соёлын амнаас 88 онд ухаа. Биш тий 88 онд. Тэгээ явсан. Тэгээ тэнд очиж тоглолт хийгээд ардын дүүжгийн ансамблээс энэ Сэвжидийн Сүхбаатар шарын чимэцээ ховдоос нь 3 хүн байсан. Тэгээд нас бараад дуусах шиг боллоо. Ардын дүүжгийн ансамблээс нь 6 хүн байсан. Ингээл 11 хүлэл яваад тоглолт хийж байсан да. Тэгээд цаашаа англи урагдаад англид очиод тоглоод. Тэгээд англид очиод тоглоод Германд буцаж ирж тоглоод. Тэгээ Оросод ирж тоглосон. Тийм л төөхтэй. Тэгээ яг энэ Якутад би очиод тоглосон. Тэгээ Якут бол одоо төмөр хуур бол Монголоос гаралтай. Монголоос гаралтай гэдэм байгаа. Уул үндсээрээ бол Монголоос гаралтай гэж хэлж байна лээ.
За тэгээ яагаад тэгж хэлсэн юм гэхээр тэр судлаачид бас асуух юм билээ. Тэгэхэд Монголоос гаралтай тэр дунд өмнө говьос бол их сайн тоглодог гэж тэгж хэлэх юм билээ. Энэ төмөр хуургүй хүн бол мандад ирнэ хүүхнүүдэд ирнэ ховор байсан баг. Тэгээд энэ нэг хүн болгон хуурддаг гэсэн чинь сүүлдээ өнө хөгсөөл нь дээдлээс хоригдсоор байхгүй болцгоос одоо тэгээд залуучууд нь юу хэрэглэхгүй юм би одоо 10 хуур хэрэгж би мандасмар тараас тэгэхэд нэгэн ч хуурдад сураагүй байгаа юм шүү дээ. Хэл хуурын ашиг бол ерөөсөн маш их ятрах зүтрэх өвчин зовлон тусах элдвэдэд юмд хуурддаг. Энийг сайн хуурдаж ивэл энерги маш их өндөр. Асар их өндөр энергитэй одоо ингээд одоо миний ажиглаж явахаар бол одоо ингээд одоо холоос жирэх юм тэгээд машины төгжрэлд орохлоор би хуур ойрхон нэг хуур ойрхон авч явж байгаа тэгээд татадаг. Тэгээ хуураа татаж яхад тэр юу төгжрэл амархан арилдаг да. Мадаа өөрөө дуудлаганд их ашиглаж байсан билээ л дээ дээр үедээ болоод тэрний би бас сайн мэддэг. Мадаа өөрөө дуудлагнаас ч одоо би төмөр хуураа татан хөөсөн тэгэхэд одоо ингэж одоо бөмбөрсөн том нэлмэс унаглаа тэгээд уйлж идэв шүү дээ. Аман хуур гэдэг бол ерөнхийд нь одоо гуулын хуур, төмөр хуур, хулсан хуур, ясан хуур эдүгдэг нийлүүлээд аман хуур гэдэг. Энэ бол төмөр хуур. Гуулын хуур гэдэг чинь бол энэ салхит хуурч гэдэг. Одоо салхинд хуурдаж болдгоо. Салхинд хуурдахлаар хугараад ирдэг. Тэгэхээр нэлээ эмзэг гэдэг бах нэ. Их эмзэг. Тэгээ би гадаа би хуурдахгүй шүү л гэж хэлдэг дээ. Соёлын яамны улсуудад гадаа хуурдвал нөгөө гуулын хуур маань юу яа штэ. Хэл нүсрээ явчих нэг хэсүү. Өстө уйлмаар өсрөндөө докторхтай зэрэгэл нүсрээ явж дахиад докторход байхгүй. Энэ яагаад ингэдэм болоо гэж бодогдож байгаа. Энэ сүүнэрийн хуурыг бол энэс том хүртэл хийсэн байдیں۔ Ингээд жижигч байдیں۔ Тэгээ энэ бол гуулын хуур биш шүү, төмөр хуур. Гэхдээ энэ улсууд ч одоо юмыг мэдэхгүй ингэж элдвэдэд юм хэлээд элдвэдэд одоо нэг урлагийн юмд оролцох юмсан гэж бодохдоо их замбраа гэдэг гэж гаргаж ирээд байгаа болохоос энэ бол гуулын хуур биш ээ. Энэ манай хуурч одоо энэ мөнхөрд нь бол энэ хуурыг янзалж байж юу яасан. Хуурцыг сайхан дуутай энэ. Зассан учраас шүү. Сайхан дуурч байгаа үдээ. Хэл хуур тоглоход хэл яаж оролцсон бэ? Хэл бол ямар ч оролцоо байхгүй. Хүүхэн хэл амьсгааны цогцолт хүүхэн хэлээрээ амьсгаагаа цогж тэр өглөөс нуглаас тэр нэг чинь тэгж хийдээ. Би ясан хуурыг олж үзсэн нэг хэрэгшөөрөөс гарсан одоо тэр булчнаас гарсан тэр ясан хуурыг тоглож үзсэн. Тэгээ олигтой дуурахгүй юм билээ зүгээр эвгүй хадгалагдсан байгаа тэгсэн үү. Үнэхээр тийм тааруухан эдвэд юм мэдэхгүй. За тэмээн жонжог бол хүнд их заасан ерөөсөн үнэхээр сэтгэлээс сурыг гэсэн хүн надад олддоггүй байсан. Тэгээ Баттөмөр гэдэг энэ залуу бол харин үнэхээр сэтгэлээс хуурдад сурсан тэрүүнд их баярлдаг. Одоо манай Баттөмөр шав хуурднаа. Одоогоос 6 жилийн өмнө анх YouTube-ээр багшийн бичлэгийг анх үзээд энэ ямар сайхан татлах вэ гэдэг бүх зүрх сэтгэл минь одоо тэр татлаханд автаж одоо тэгээд маш гүнзгийд урлаж тэгээд улсын баярын дараа багшигаа олж уулзаад хадаг барьж шав ороод тэгээ багш битээр маань
багш маань өмнө говьт амьдардаг. Би Улаанбаатарт байдаг болохоор тэр болгон уулзах боломж маруухан. Ерөнхийдөө бол бичлэгийг үзэж байгаа л дагаж бичлэгийг үзэж дагаж тоглосоор байгаа л жоохон ив орсон тийм хүн байгаамаа. За одоо би та бүхэнд багшаагийн татлахыг сонирхуулъя. Монгол Улс Орны Хил Уршдын холбоо 23 оны 5 сарын 6-ны өдөр анх дугаар чуулгана амжилттай зохион байгуулснаас хойш маш олон амжилттай ажлууд хийж байна. За энэс зохион дурдвал 21 аймаг болон Европын 4 улсаас салбар холбоогоо байгууллаа. Мөн одоо 24 оны үндэсний их баяр наадмын нээлтэнд манай Монгол Улс Орны Хил Уршдын холбооны уламжлалт хил хуур тэр дундаа Монгол уламжлалт хил хуураа одоо Монголын ард түмэнд үзүүлэхээс гадна дэлхийн нийтэд сурчсан сайхан контентер оролцсон. За өнөөдөр одоо нүүдэлчин соёлын фестивальд 3 хоног бид нар өргөөгөрөө бариад Монгол уламжлалт хил хуураа таниулан сурчилж өвлүүлэн уламжлалт үйл ажиллагаа ингээд хамтран зохион байгуулалт явж байна. За манай холбооны хувьд бол Монгол уламжлалт хил хуураа дэлхийн өв буюу ЮНЕСКОд бүртгүүлэхээр зорин ажиллаж байна. За энэ ажлын хүрээнд 6 сарын 30-наас хойш одоо 8 сарын 16-ны хүртэл одоо дэлхийн одоо олимпийн одоо наадмын нээлтэн дээр хүртэл одоо Монгол уламжлалт хил хуурыг бас аялгауг татаж тоглож ирсэн зочдоо ч гэсэн одоо уламжлалт хил хуураас үзүүлж ЮНЕСКОгийн том бас судлаач нар болон дарга нарт бас үзүүлж уламжилсан байгаа. Тэгээд тун удахгүй Монгол уламжлалт хил хуур маань дэлхийн өвд бол бүртгэгдэнэ гэсэн мэдэр асын харан одоо зорин ажиллаж байна. Манай холбооны хувьд бол одоо уламжлалт хил хуурыг өвлөн уламжилж байгаа өв тэгш нараараа дамжуулж орчин залуучуудтай хүүхдүүдтэй өвлүүлэн уламжлахаас гадна уламжлалт хил хуураа орчин хэм хэмнэлээр нь бас хөгжүүлж олон улс таниулан сурчилж байгаа. За энэ нэг хэлбэр болох одоо хил хуурын аялгау аязыг уламжлалт батлахыг орчин хэм хэмнэл буюу одоо битбокс гэж урлагаар мэддэг бах. За энэ урлаг маань одоо өвөлхөн эрхтэн буюу Монгол хөөмийтэй нэгэн адил аман урлаг. Дээрээс нь хэм хэмнэл хийдэг юм авиа зүүн урлаг байгаа. За энэ урлагаа хил хууртаа тоогоос таарханд үзүүлье. Богинохон үзүүлье.
За энэ нь болохоор орчин үеийн химийн буюу өгүүлхэн хэрэгтэй бас хим эмнэлгийг ингээ уламж татгаа татж байгаа хэлгөө байна. За Монгол уламжлалт хэл хуур өөрөө түрүүн манай хүүхэн дуугаа дурдсан хэл хуур гэдэг энэ хөгжим өөрөө Монголоос үүсэлтэй юм а гэдэг олон эрдэмтэн судлаачид маань гаргаж ирсэн байна. За энэний нэг болох одоо 3.5 мянган жилийн түүхтэй Ясан хуурын олдвор 1986 онд Төв аймгаас олдсон. За энэ олдврыг үндэслэж одоо дэлхийн одоо 160 улсад одоо энэ хэл хуур хөгжим маань одоо үүсэж хөгжсөн. За эдгээр хүмүүсийн одоо судлаач нар маань хүртэл одоо Монгол улсад энэ одоо өв хөгжим байна гэдэг дээр санал нэгдэж бас Монголд одоо ирж уулзах зорих судлаач нар олон байна. За нүүдэлч наадам фестивалд бид нар 3 өдөр гарлаа. Өнөөдөр 3 дахь өдөр эхний өдөр маань нэлээд олон улсын одоо судлаач нар маань ирж зураг авч манай өвлөн уламжлагчтаас ярилцаж гарч байгаа. Тэгэхээр эндээс бол бид нар бол манай Монгол уламжлалт хэл хуур маань дэлхийн одоо хэл хуурын бас өвгөн юм уу гэж харж ажиллаж байна. Америкийн юуны Итали, Америк, Франц, Германы улсууд надаас зөндөө бичлэг авдаг. Тэгээ Америкийн нэг гэр бүлээр ирж манайд оюунжиж надаар хуурдуулж байсан. Тэгээд тэр улсууд маань ямар сураггүй болсон. Тэгээд надтай бас харьцаасаа гэж би боддог. Миний утас 88, 61, 23, 55